За, сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр цөмөрөө 2025 оны 11 сарын 30 хүртэл бууд гариг маань бид нарыг юун дээр анхаараарай гэж байгаа вэ гэдэг талаарх мэдээлэл болон зөвлөгөөг хүлээн авцгаая. За, тэгэхээр цөмөрөө энэ хүү 12 ортойхоо зөвлөгөөг мандалд ордороо сонсхийг бодоорой. Тэгээ мандалд ордоо мэдэхгүй байх юм бол 11 сарын 13-нд орсон бичлэгийг үзээд тэндээс мандалд ордоо яаж мэдэж авах боломжтой вэ гэдэг зөвлөгөө зааврыг хүлээн аваарай. 2025 оны 11 сарын 13-ны бичлэг байгаа. За мэдээж хэрэг өшөө дээрээс нь та нарын маань сарны орд хүчтэй байх юм бол нэмээд сарны ордороо сонсно. Өшөө дээрээс нь ямар гаригууд нь ямар ордын харалдаа бөөнөрсөн байна вэ гэдгийг хараад мөн адилхан тэр ордоо сонсхийг бодоорой. Энэ ордуудыг яаж мэдэх вэ гэхээр саяны миний хэлсэн 2025 оны 11-р сарын 13-ны орсон бичлэг дээр тайлбарласан байгаа болно. За одоо тэгээд цөмөрөө 12 ордуудаа ямар энергитэй байгаа талаарх мэдээлэл болон зөвлөгөөгөө хүлээн авч эхэлцгээе. Нэгдүгээрт мэдээж хэрэг манай гал махбодтой хоньны ордныхан байгаа. Тэгэхээр хоньны ордууд маань болохоор тийм ээ ямар энерги цөмөр анхааралтай аваад сэрэмжтэй байх хэрэгтэй вэ гэхээр за нууц далтхан байдаг айдас нь ил гарч ирэх тэр шалтгаан үүсэхүй. Дотн харилцаатай ч холбоотой элдв асуудлууд гарч ирэхүй. Тэгхийн бол цэвэрлэх хэрэгтэй. Санхүүтэй болон өөрийнхөө энергитэй холбоотой ямар нэгэн тогтвон биш тийм хөдөлгөөн гарч ирэхүй. Тэгэхээр хуучин харилцааныхаа гүн шарахыг сайн ойлгох хэрэгтэй. Мөнгөтэй холбоотойгоор тэр мөнгөө хуваалцсан, зээлсэн тэр нэг сэдвүүд нь хүмүүс нь иргэн сөхөгдөх талтай тул яаж энийг зөв гаргалгаатай байх вэ гэдэг тал дээр одооноос бодож явах нь гаргалгаагаа зөв гаргах нь бас ингээд дэмтэн болов. Тэгээд үүнээсээ шалтгаалаад дотоод айдсаа тийм ээ бичгээр ил гаргаж засал хийж болно. Яагаад вэ гэхээр заавал ингээд дотоод айдстайгаа нүүр тулан байж тэр шархаа сэдрэхгүйгээр эсрэгээр нь заслаар тийм ээ өөрийнхөө айцыг ингээд бичиж тэр энергийг бийжүүлж болдог ийм засал байгаа тул дотоод айцаа бичгээр ингээд бичээд би ийм юмнаас айж гин, тийм юмнаас айж гин, би ингэж айдаггүй болмоор байна, би ийм зөрөгтэй болмоор ингээд өөрийгөө зэрэгжуулаад гоё залбираад тийм ээ бас гоё аффирмашн хийж бас болноо. За тэгээд нэмж хэлээ гэх юм бол мөнгөтэй холбоотой зүйл дээр өөрийнхөө юуны хүрээнд бодлынхаа, шаардлагынхаа, хэрэгцээнийхаа хүрээнд өөрийн гэсэн хэл хязгаараа тогтоох нь бас зүйтэй болов. Юу гэх гээд байна вэ гэхээр мөнгө зээлэж гэсэн хүн болгонд мөнгө зээлээд өгөөд ах цаг хугацаа бас хараахан тийм бас зөв биш юм болов. Заавал хэл хязгаараа тогтоовол жоохон дэмтэй байх тийм хугацаа байгаа юм аа. За хоёрдугаарт нь болохоор манай өхрийн ордныхан маань байна. Өхрийн ордныхан маань шороо мохоттой тийм ээ. Тэгэхээр ямар энерги үүсэж гинөө гэхээр хосын хоорондын далд байсан асуудлууд сөхөгдөж ил гарч ирэх сэтгэл хөдлөлийн хувьд айгүй тийм хүчтэй үе байж болзошгүй. Хуучин байсан хосон хүн үерхж байсан найз бүсгүй найзлуужим үергэн ирэх ямар нэгэн тийм нөхцөл байдалтай дахин давтагдаж хуучин зүйл нь иргэн яригдах ийм энергиуд бас үүсэж байгаа учраас юмыг аж мэдхэвтэй нэгэнт шийдсэн байсан тэр зүйл чинь дахиад сөхөгдчих юм бол ямар шийдвэр гаргах юм, засах юм уу, залруулах юм уу, эсвэл өөрийнхөө бодол баттай байх юм уу ерөнхийдөө бас ингээд жоохон бодолтой байвал бас дэмтэй. За тэгээд зөвлөгөө нь гэх юм бол өөрийнхөө харилцаанда тийм ээ өөрийн харилцаанд тийм хортой харилцаа байгаа бол хоргоожуулахыг бодох хэрэгтэй. Одооноос тодорхой тийм нэг өөрийн гэсэн нөхцлүүдийг бас тайвах хэрэгтэй. Өөрийн гэсэн хэл хязгаараа зөв гаргах хэрэгтэй цаг хугацаа байгаа шүү. За манай анхаар мохоттой эхрийн ордныхан маань болохоор яах ёстой вэ гэхээр цөмөрөө
Нин тэргүүнд эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Стрессийн өөрийн чинь стресстүүлэх тийм гүн гүнзгий шалтгаан гараад ирэх үе бас болгоомжтой хандаарай. Гинт юу гэмдэ за жишээ авах юм бол ажил дээр нэг алдаа гарч ирэнгуут нь түүнээсээ болоод гүн гүнзгий стресстэх. Түүнээсээ шалтгаалаад эрүүл мэндэ гэмтэх гэсэн юм холбоотой ахгүй энэ хооронд чинь. За тэгээд ялангуяа багийн доторх үйл ойлголцол үүсэж болжгүй тул энэ тал дээрээ бас анхааралтай багийнхантайгаа зөв харилцаж зөв ойлголцохыг хичээх юм хугацаа байгаа. Нэг 10 хэдхэн хоног л үлдсэн байгаа тийм ээ. Тэгэхээр цөмөөрөө 10 хэдхэн хоног нэг 2-7 хоног л хичээх хэрэгтэй байгаа байхгүй юу? Нэг хичээх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд мэдээж хэрэг өөрийгөө ажлын хит ачааллаас эсвэл өөр ямар нэгэн зүйлийн хит ачааллаас салгаад тайван байх хэрэгтэй. Ажлынхаа жагсаалтуудыг аягүй сайхан зэгцлэх хэрэгтэй. Ийм хугацаа байна шүү. За манай мэлхийн орныхаа. Манай мэлхийн ордыг ч юм болохоор бидний хүн болгоны дотоод сэтгэлийг иргшээж яадаг. Сар маань иргшээж яадаг байгаа. Айгүй мэдрэмжтэй, мэдрэмтгий хүмүүс маань байдаг байгаа. За та нар маань тэгээд яаж ийнө гэхээр их сонирхолтой, хайр, хүсэл өшөө дээрээс нь тийм нэг бэлгийн дур хуслын энерги бас ингээд өгчөж байгаа. Тэгээд хуучин өөрт чинь таалагддаг байсан залуу бүсгүй дуурлалт хүн чинь бас иргэн гараад ирж магадгүй, эргэж тэдрийгээ дурсаж магадгүй тийм ээ. Тэгээд өшөө дэрсэн сайхан зүйл гэх юм бол айгүй гоё тийм уран бүтээлийн шинэлэг сайхан санаанууд ил гарч магадгүй учраас энийг айгүй гоё бүтээл болгоод бас их сайхан байгаа. За тэгээд энэ хүү сайхан бүтээл нь хэрвээ ингээд гоё сэтгэгдээд гараад ирэх юм бол айгүй гоё шинэ өнцгөөс харах ийм энерги орж ирж байгаа учраас энэ боломжийг бүү алдаарай гэж зөвлөе. Тэгээд саяхан ярьсан тийм ээ хуучин краш дуурлалт хосч иргээ гараад ирэх юм бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яаж илэрхийлэх нь зөв үү, буруу юу гэдгийг айгүй зөв нухацтай бодох хэрэгтэй. Айгүй нухацтай бодорой гэж зөвлөмөр байна. За дараагийнх нь манай Арслангийн ордынхаа. Арслангийн ордыг маань тийм ээ бидний нар маань иргшээж байдаг. Хамгийн юу гэмдэ гэрэлтэй хүмүүс маань гэх юм уу манай Арслангийнхан маань. Тэгээ та нарт маань ямар энергиуд гарч ирж байгаа юуг анхаарах вэ гэхээр бага насны чинь шарах ингээд сэдэрчихвээ сэдэрлээ гэхэд бас ингээд уужуу хандаарай. Гэр бүлийн дотор чин асуудал үүсэхвээ бас нухацтай бодууртай бас уужуу хандаарай. Асуудлуудыг зөв шийдээрэй. Гэрийн доторх харилцаан дотор чинь тийм ээ ярваа нэгэн ойлголцол нь буруу зөрөө болчих вэ? Гэр дотор байгаа зүйл чинь өөрийн чинь ярваа нэгэн техник чинь эвдэрчих вэ? Тэгэд мэдээж энэ бүгдгээ эвдрүүлэхгүй тулд гэр бүлийнхэнтэйгээ эвтэй байхын тулд бас ингээд аффирмашн залбирлуудыг бас хийгэрэй гэж зөвлөмөр байна. Нэмж хэлэх зөвлөгөө гэх юм бол энэ гэр дотор явагдаад байгаа нэг энерги орж ирээд байгаас тэгэхээр цөмөрийн энэ дээр ямар засал бас ингэж хийж болдгоо гэхээр гэрээ ингээд маш сайн цэвэрлэх юм бол энэ бас нэг засал болох боломжтой цаг хугацаа байгаа. За дараа нь манай охины ордынхан. Охины ордынхан маань болохоор цөмөрөө юуг анхаарах вэ гэхээр бичиг баримтыг анхааръя. Мэдээллийн мэдээлэл өгж авалцж явах явцад тийм айгүй гүн гүнзгий алдаа гарчих вэ. Тиймээс айгүй хянуур байгаарай гэж үнэхээр их хүсэж байна. За тэгээд аян зам ялангуяа ойр зүрийн аян замд явахдаа өглөөдөө нэг сайхан сүгөө өргөчий, аян замаа сайхан өрөөчий. Зам маань өрөөлтөө сайхан байх болтугай тийм ээ. Ах トゥ хамаатан цадантайгаа эвтэй найртай байх болтугай гэдэг ийм залбирлуудыг бас аягүй хийж явах хэрэгтэй цаг хугацаа. Тэгээд ямар ч байсан бас нэг анхаарах ёстой зүйл юу байна вэ гэхээр эн чинь ингээд нөгөө харилцаа холбоо болон явдал суудлын энерги төвчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үед өөрт чинь ингээд янз бүрийн гаднаас ингээд мэдээлэл орж ирэх. Жишээ нь бүр ингээд олон дахин мессеж ирэхтэй. Энэ бүгд дээр тэр болгон хариулахдаа айгүй зөв бодолтой хариулаарай гэж зөвлөж байна.
За дараа нь манай одоо хамгийн сайхан хүмүүс гэж хэлэгддэг манай жинлүүрийн орныхан. Сайхан гэдэг нь болохоор гадаад үзмжээрээ сайхан гэж хэлэгддэг. Яагаад гэхээр суур гариг маань иргэшээж яадаг учраас тэгж яригддаг байгаа. За тэгэхээр манай жинлүүрийн орныхан маань яах вэ гэхээр одоо нэг ийм юу байдаг да бидний нэг орлого, нэг зарлага гэж нэг тийм сэдв байна да. Тэ амьдралаас хизээж салдаггүй. За тэр сэдвтэй холбоотой зүйлсүүд ил гарч ирж болзошгүй юм цаг хугацаагаа. Тэгэхээр та одоо нууцыг мэдмээр авал нууц чин тийм нууц ил гарч ирж болно. А нөгөөтэйгөр нь та өөрийнхөө орлого зарлагаар нуумаар авал айгүй сайн нуухгүй бол одоос өөр хүмүүс мэдэх боломжтой гэсэн үг байхгүй юу? За жишээ нь яг уу гэхээр санаандгүй банкнд явж агаад одоо нөгөө нэг аппликейшн нэг гэж байжсэн чинь одоо хажуунаас чинь хүн одоо бүх юм ээж ингээд олоод харах жишээтэй. Одоо зүгээр энэ зүгээр нэг жижигхэн жишээ шүү. А эсвэл өөрөө бүр өөр хүний тэр орлого зарлагыг олж мэдэх тэр бас тийм одоо нууцад нэвтрэх бас юм боломжтой цаг хугацаа байгаа. Нэг үгээр юу хэлэх гээд байна гэхээр одоо мөнгөтэй холбоотой энергиуд сөхөгдөж байгаа. За энэ дотроос ялангуяа одоо мөнгө саатах энерги байна. Одоо өнгөрсөн цагт олж байсан хуучин орлогууд бас хамаарж байгаа шүү. Тэгэхээр энэ чинь цаагаараа бас ингээд ямар засал хийвэл зүгээр вэ гэдэгтэй цөмөрөө хэрвээ холбож үзэх юм бол 11 сарын 30 хүртлээ их хэмжээний худалдан авалт хийхгүй байвал айгуу дэмтэй зүгээр байгаа. Нэг үгээр болохоор мөнгөнийхөө төлөвлөгөөг шинжлэх хэрэгтэй байгаа шүү. Айгуу сайн бодоорой гэсэн үг. За дараа нь манай хилэнцэн орныхаа. Хилэнцэн орныхаа маань цөмөр ингэнэ. Их сонирхолтой. Хүн ингээд нэг яг өнөөдөр байгаа биегээсээ ингээд хоёрдог та. Нэг үгээр болохоор одоо 6 хэллэгээр болохоор дахин төрөлт гэдэг байхгүй юу? Үхээд дахиад сахих гэж ярьдаг. Яг ингээд амьдрал дээр энгийнээр сонсохоор ингээд айгүй амар үг юм шиг боловч яг 6 дээр болохоор одоо хуучин зүйлсийг цаашаа авч яваад бүр ингээд гайхалтай шинэ зүйлсийг дахин бий болгох боломжтой. Өөрийн маска хуулж хайж эргээд өөр шинэ маск зөөх боломжтой. Өөрийнхөө дотоод одоо биеийг дахин төрүүлэх тийм чадaltaй тийм энерги ирж байгаа. Тэгэхээр энэ яах боломжтой вэ гэхээр өөрийгөө хайрлах одоо тэр зан үйлийг хийж болно. Өөрийнхөө хувийн дүр төрхийг шинчилж болно, өөрчилж болно. Амьдралынхаа хэв маягийг бүр шууд өөрчилж болно. Гэхдээ анхаарах зүйл юу байна вэ гэхээр энэ чинь нөгөө бууд гариг маань ухарж байгаа болохоор та нар энийг шууд гадаад төрхөөрөө өөрчлөхөөс гадна яг одоогоор дотоод өөрчлөлтийг эхлүүлвэл зүгээр. Дотоодтой гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө дотоод чинь юуг сайжруулад ямар дүр төрхийг байхгүй болгох ёстой вэ? Урд өмнө нь өөрийнхөө ямар дүр төрхөө салмаар байсан бэ? Тэрийг хийвэл нин таатай ээлтэй байх болно. За дараа нь манай номын ордныхан. Номын ордныхан маань болохоор одоо ингэнэ. Та нар маань урд нь тийм ээ ямар зүйлийг мөрөөдөж амьдарч байсан бэ? Тэр мөрөөдлөө одоо цэгцлэх одоо их цэвэрлэгээний цаг хугацаа ирж байгаа. Сэтгэл зүйн одоо хүнд ачааг авахгүй тулд сэтгэл зүйн дарамтанд орохгүй тулд мөрөөдлийгөө айгуу тийм өөртөө хөнгөн хялбархан байлгахаар дахин шинжлэх хэрэгтэй гэсэн үг. Энийг болохоор мөрөөдлийн их цэвэрлэгээ гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгээд өмнө нь байсан тийм ээ өмнө нь байсан сэтгэл зүйд чин одоо хаалттай байсан тэр асуудлуудыг одоо эргэн гарч ирлээ гэхэд айгуу зөвөр цэвэрлэх хэрэгтэй. Өшөө дээрэс нь өөрийн чинь дайсан одоо хүмүүс чинь ингээ яргаа нэгэн байлэр хүнтэй ингээ жоохон өстөн дайсан болчдөг штэ. Тэр дайснууд чинь бас эргээд гарч ирж болзошгүй хугацаа учраас тэр хүмүүс чинь гараад ирвэл бас яах вэ гэдэг талаар бас бэлэн байдалтай байвал зүгээр. Гэтэ үүнээсээ болоод сая хэлсэн сэтгэл зүйн асуудал чинь үүсч болзошгүй учраас бас өөртөө их ажиллах хэрэгтэй. Яаж ажиллах вэ гэхээр бясалгал хийх хэрэгтэй. Тэгэд өөрийнхөө тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. За ийм байсан болохоор би тэгсэн. Одоо тийм учраас бид хоёр дайсан болсон гэд энийг аюу тийм
ойлгомжтой бичих юм бол шалтгаан нь гараад ирж штэ тийм ээ. Юунаас үүдсэн ингээд. Тиймгүүд эн чинь одоо сэтгэл зүйн хаалттай асуудал биш болоод нээлттэй асуудал болж ирнэ. Энд чинь цаашлаад явах уу гэхээр одоо далд байсан зүйл чинь ил гарч ирээд үүнийгээ өөрөө ойлгонгууд одоо сэтгэл зүйн хүнд ачаад чинь баг багаар нэмгэрнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэд ийм заслыг хийх боломжтой цаг хугацаа байгаа. За дараагийн манай материал ордныхан байна. Материал ордныхан маань цөмөр их сонирхолтой юм болж байгаа. Яагаад вэ гэхээр одоо ингээд найз гэдэг нэг хүн байдаг да, тийм ээ. Тэгэхээр найз гэдэг хүн чинь үний юм уу? Тэр найз чинь үнэхээр чиний найз юм уу? Хуурамч найз юм уу гэдэг үнэн төрх нь ил гарч магадгүй. Тэгээ нөгөө төгөөрөө энэ чинь юу гэсэн үг гэхээр өөрөө ч гэсэн найзынхаа тэгээ хувьд үний юм уу, худлаа юм уу гэдгийг бас бусд хүмүүс харах боломжтой. За тэгээд энэ цаашлаад өөрийн чинь хуучин найзууд өөртөө чинь иргэн холбоо байрах тийм ээ. Одоо хуучин холбоотой байсан хин нэгэн холбоогоо сэргийхийг хүсэх ч юм уу. Тэгээд бүр цаашлаад бүр хамгийн муухайгаар нэрх юм бол бүр ингээд бүлэг хүмүүсийн жүжигийн тоглолт болж бүр болжгүй байхгүй юу. Тэгэхээр болгоомжтой ерөнхийдөө хандах хэрэгтэй. Хинтээ харилцах уу, тэ хинээс өөрийнхөө зайг авах уу гэдгээ аюу сайн бодож тунгааж харилцах хэрэгтэй. Ийм 16 хоног одоо бидэнд үлдсэн байгаа гэсэн үг. Нэгсэндээ би 11 сарын 30-нд хүртэлх нөлөөлөх энергийг сая хэлсэн байгаа. За одоо манай хумхын ордныхаа. За хумхын ордныхан маань яана гэхээр цөмөрөө ингэнэ. Одоо би түрүү ингээд нөгөө хилэнцгийн ордыг ингээд өөрийн дахин төрөлх гэж ярьсан штэ. Тэнгууд манай хилэнцгийнхнийхэн маань одоо ийм карьерийн дахин төрөлт гэдэг ийм сэдв энэ энерги одоо орж ирж байгаа гэсэн үг. Нэгсэндээ болохоор ажлын чинь далдын хөдөлгөөнд орж эхэлнэ. Ажил мэргэжлийн чинь нэр хүндтэй дээшээ гарах эсвэл одоо тий таагүй болох ч юм уу. Ямар ч хэлсэн мэдээж хэрэг дээшээ юм уу доошоо гэдэг юм уу чинь энэ чинь танаас өөрөөс чи хамаарах учраас ямарваа нэгэн байдлаар ажлын чинь нэр хүнд гэдэг энерги идэвхжиж байгаа. За тэгээд хуучин ажиллаж байсан газрын асуудал чинь дахин сөхөгдөж ирж болзошгүй. Тийм учраас ямарваа нэгэн байдлаар 11 сарын 31 хүртэл элдв янзын шийдвэр бас яаран битгий гаргаарай гэж зөвлөмөр байна. Маш сайн одоо бодохгүй бол яарах юм бол даарнаа. За ийм л байна да. Нэгсэндээ зүгээр л карьер тийм ээ. Та нарын албан тушаал сөхөгдөж байгаа эрчим энерги идэвхжин гэсэн үг байхгүй юу? За дараа нь манай хамгийн сүүлд загсны ордныхан байна. За загсны ордныхан маань цөмөрөө тийм ээ хэрвээ та нар маань итгэл үнэмшилтэй бол тэр итгэл үнэмшлийн чинь одоо гүн ойлголт ирж болзошгүй гайхалтай цаг хугацаа. Тэгээд нөгөөтэйгөр хэн нэгэн эсвэл ямарваа нэгэн хүчин нөлөөлөл та нарын гүн үнэмшил итгэлийг чинь бас хувиргаж болзошгүй бас энэ нэг талаараа тийм бас айхаар бас нэг зүйл байгаа юм. Яагаад айхаар гэхээр тийм ээ өнөөдөр хүртэл итгэж байсан зүйл чинь гинт хуурамч гэдэг ойлголтыг хүн өөрт чинь өгчвөл бас жоохон эвгүй яа да. Тэгэхээр ерөнхийдөө бас сэтгэл зүйн хаттай байх цаг хугацаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яах вэ гэхээр цөмөрөө айгу зөв сургалт авах хэрэгтэй тийм ээ. Ийш тийшээ аялалаар явах гэж байгаа бол айгу зөв хүмүүстэйгээ аялах хэрэгтэй. Сүнснийхээ итгэл үнэмшлийг тийм ээ эргэн сөхөж харахтаа хин хүнтэй сүнсний хөгжлийн талаар ярихдаа өөрийнхөө бодлыг бас тэ битгий шууд гээгээрэй гэж зөвлөмөр байна. Юмд ингээд айгу улс хууртай хандаарай гэж зөвлөж байна. Тэгээд эн чинь ингээд зөвхөн яг ингээд сүнслэг хичээлээр бас ингээд ярихдаггүй өөрийн чинь сурж байгаа ямар ч сургалттай бас ингээд хамаарч болно. Одоо жишээ нь одоо ингээд та өөрөө ингээд уран зураг одоо зурж сурч илаа гэж бодъё те. Одоо тэнгууд арай өөрөөр зурдаг төрлийн хүн орж ирээд өөрийн чинь хүсч байсан тэр сэдвээс хазаалах юм бол бас шууд битгий хазаагаарай л гэж хэлэх гээд байгаа юм. Өөрийн чинь сурж байгаа эрдэм мэдлэгийг хүн хазаалгавал бодолтой хазаагаарай тийм ээ. Тэгэхгүй бол ингээд юу гэмдэ өөрийн чинь хичээл судалгааг ингээд цалгардуулах, удаашрсан горимд оруулж болзошгүй ийм энерги байгаа гэсэн
үг юм аа. За ингээд манай 12 ордууд маань ийм энергиудыг анхааруул зүгээрээ. Тэгээ зарим нэг дээр нь заслын зөвлөгөө өгсөн байгаа. За тэгээд удахгүй дараагийн имжлэгээр дахин уулзцаа. Энэ удаагийн имжлэгээрээ энэ зөвлөгөөг соло нүг хийх хүслээ. За тэгээ сонссон, энэ үртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай.